штэ. Чи ямар амар давцсан юм бэ чи? Ерөн цаанда дандаа ирэмхтэй бүгдийн минь боош хийх ёстой юм уу? Манай Монгол ирчүүд амар ноён цантай юм. Нэг болсон болоогүй юм бичээл би хамаг юм хийгээл болооч чи одоо чи харин голоор оролдож ш бата. Болсон бодоогүй юм гайл доромжлоо миний мөмө яруу найргийн тэр бичгийн машиныг диж жолоодсон өдрөө. Үгүй яалаа чи юм чи тэгж болохгүй шүү дээ. Чи би амьдралыг болгох гэж ёстой чадлаараа л жартааж байгаа шүү бата. Чи надаас өөр эмхтэй болохгүй шүү бата. За тэр яг. За тэр яг сууж ямар ч хэсэг хүн орж ирсэн минь цай цүүний юм бодоо тий. За яа бата. Миний има биччихээ, зохиолоо бичээ. За юу. Урдгаар дурдаа хаалгуу ичгээд. За. Хүүши наа зургатаа авалтаа на камера авалтаа. Болдоо та нар хүний эмхтүүнийг хим идчих та нар болооч тээ. Юу амар юу гэж энэ миний аваад байгаа юм би одоохон л доо. Би одоохон цэвэрлэнэ байж за юу. Нам унтсан ч харин жоо өлсөж чинь жоо мах идчих би одоохон цай чанаа тээ. За энийг бити аваад тээ. Би одоо угаан за. Одоо бити аваад л да. Батаа нэдийг болов л та ямар амар онготой юм би. Одоохон угаачнаа. Амар үстэй юм байна. Бити аваад эмэгтүүний юм бити л да. Энэ аяг санахыг бити л да. Хүн юу гэж бодох юм бэ? Манай танд найз майсан нар юу гэж бодох юм бэ? Ингээд манай нэвтрүүлгийн хамт олон Баттөмөр ахынхаа мөрөөдлийг биелүүлэхээр дахин нэг оролдлого хийж үзсэн юм. Энэ бүсгүйг төгөлдрмаа гэдэг. Тэр үнэхээр ажилсаг. Нүд ирэмхийн зургууд оролцогч Баттөмөр ахын маань гэр орныг эмх цэгцэнд нь оруулж чадаж байсан юм. Гэвч бид сарын дараа дахин дуудагдлаа. За сайн байна уу? За давгүй юу? Давгүй. Үгүй давгүй ч гэжтэй. За таныг харин уцаар ярьсан гэхээр наашаа гараад ирээд ирлээ. За. Юу? Нөгөө хүүхнийсэн талаар миний жоохон ховрох гээ. За. За. Танах ч харин сайхан цэвэрхэн цэмцгэр айтайхан болцсон байх чинь вэ? Тэр талаар ярих юм байхгүй. Ажилд их сайхан юм уу? За та хоёр минь тэгээ давгүй байна уу? Давгүй. Нэг ярих юм байна. Энэ хүүхэн их гол юм. Байж халах болчих. Айсуусан. Техний нэг идоны алга болохтон дээр би бүр гахад цагтаа магтаад дутахгүй юу? Тэгсэн чи ерөөсөө олддгүй. Тэгээ нөхний харсан нүгэл ингээл дүүргээр явлаа. Олон нийтийн цахмахаар зургийг наагаал байх явлаа. Тэгсэн чи лараа зүг ороод ирсэн. Хайц асуусан уу? Хайчиж өгөөд. Айгуусан. Тэгээ хаахур яваад ирж байгаа. Хаахурч яваагүй. Юу ичээд ирж байгаа юу хийгээгүй. Тэгэл айгуу хөөрхөн. Ажилдаа айгуу сайн. Гэр орныхын цэвийг аваад юм хашаа ороо гэж цэвэрлээ зэн билгээд энэ дээврийг чинь уулахын уулаад наахын наагаал хадгах надаал тий. Ингээл цэмтэл чаяал. Би одоо алга болохтой хэдийн ирэх цагаан алга болчих. Тэгжэл алга болчих. 7-8 алга. 7-8 нүг аа. Ямар ч орсохгүй алга болж байгаа. Тэгэл шинэ гэрт байгаа нь ааваас үлж гисэн хэдэн мөнгөн зүнг юм чи. Галгар залгар юм чи. Аваа яваад. Айгуусан. Та тэгээд тэр авч явахыг харсан уу? Харсан би бүр баримттай араас нь ламбарднаас авах юм авсан. Тэгээ зарим нь өөрөө хөрх юм зал аваад ороод ирсэн л дээ. За. Ингээд сони уул анкетэн дээр их айтайхан боловсралтай ажилсаг сайн бүсгүй л гэж бичсэн байсан да. Тий. Тэгээд анкетэн дээр нэг л юм бичээгүй л гол гэдэг нь л бичээгүй л. Тэгээ одоо хүртэл алгуулсан. Одоо тэгээд гараад хэд хоног алгуулсан юм? 7 хоногда. 7. Нэг ч ирээгүй. Ороод ирлээ. Оо сайн байна уу? Хант ирсэн баг юм. Сайн байна. Ай хоолны бодот юу? Хэрэггүй. Наш сөхөө. Яасан бэ? Би хан зүгээр. Зүгээр. Энд нөгдөг үсттэй. Зүгээр. За гэчээр. Тэгэхээр манай мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн одоо хамт олон бас та хоёроо яач явах юм байна гэж сурчлагаа өргөжлүүлээд явж байна л та. Би тэр давгүй. Гой боломжтой сайхан байна. Би тэрийг дуудчихад чиний талаар авч хэлцгээд тэгээд одоо болоо доо. Жаа хөөхтэй тоош.
Бата яасан бэ? Хөөе яана. Энэ маань намайг буруугаар ботсон юм шиг байна. Хөөе Бата чи намайг буруугаар бодоод байгаа юм биш үстэй. Би чи олонтойгоо буужинжгаар ирж байгаа аахгүй юу чи? Хаана олон буужинж би тэнд очиж буужинжгаар ирж байгаа аахгүй юу? Алга болоод ирэх болгондоо энэ үгээ хэлт. Хөөе яана. Би тэгтээ бас чам боддог шүү дээ. Би шүн бүр зүүл чамд шүү дээ чам. Чи яаж байгаа ийж байгаа хоос онж байгаа бол айгуу санаа зовдөг аахгүй юу чи? Хөөе Бата яагаад юм бэ зүгээр үстэй. За яг ингэж бодож байгаа бол яг харин чи над нэг боломж олгоч. Би чамд боломж олгосон биз дээ. Анхны алга болтон дээр чинь би чамд ороод ирэхэд нь за чамайг би дахиж ингэж алга болох юм би чамаас болно. Харьцаа даслана гэж би олгоогүй ойлгосон. Би тэр чи ойлгож байна да Бата. Хүн нэг алдаж болно. Хоёр дахь алдахгүй байж болно шүү дээ бас. Хоёр дахь боломжийг олгож байгаа чи. Хоёулаа 14 хоногийн түр салтий. Тэгээ хоёулаа тэр хооронд бие бинийгээ санах нь уу яах нь харъя. Тэхүү. Чи тэр 14 хоног биенээсээ хол гэж үзсэн шүү дээ. За. Чи миний айгуу гоё мөрөөдлийг байхгүй бол одоо. Хоёлаа их сард хүүхдтэй болъё. Тэгээ явандаа машинтай болъё. Энэ амьдралаа айгуу гоё болгоё гэж би айгуу гоё том мөрөөдсөн байсан. Чи энийг өгөө хийж байгаа юм уу одоо? За зөвхөн ингэж байгаа бол би одоо юу гэх тийм биз дээ. Уучлаарай. Стограа таашгүй. Бано. Зуушлах төвчөөсөө. Тийм байна. Би байна. Тий. 3 сарын өмнө зар өгсөн тий. Зарын дагуу ярьж байгаа юм уу? Очих уу? Одоо ч очих боломжтой болж л байх шиг байна л да. Тий. Хааны? Говьлтод тонхил доо. За би маргааш шуудангаар сууч болж байна тий. Өөр хүүхдүүд нь хэрэг юм. Боломж юм байна. Тий. Өтөр ихнэр нь эргэж ирээд ийм асуудал үүсгэж байгаа юм шиг үстэй. За тэгвэл санаа зовд би маргааш шууд суудна. Тэгээ. За. Хүн амьдралаа шийдэж байгаа би ч гэсэн амьдралаа шийдэж байгаа юм. Тэгээд Батад нэг л хэлчихье. Хүн амандаа орж ирсэн шар цэцэг хэлээрээ төлөө гэж нэг үг байдаг шүү дээ. Чи шар цэцэг хэлээрээ төлөхчлээ дээ Бата минь. Чамд амжилт хүсье. Сайхан амьдраарай. Би ч гэсэн амьдралаа зохиолоо. Баяртай. Баяртай. Иймэрхүү л байдалтай л байна. Энэ ихтэй хүнд хайнуулахгүй. Стаалахгүй. Амар. За хаа тэгээд одоо цаашдаа яа гэж бодож байна да. Тоног яг ганцаараа амьдраад үзье те. Ахын ч гэсэн нэг жаахан бодъё. Тийм ээ. Тэгэхээр хаа мөрөөдөл бэлдгийг нэвтрүүлэн маань үргэлж хийсээр байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн сурчлах хэсэг маань яг 12 сарын 31-нд буюу он гарахын өмнөх ирж тань дээр уулзъя. Тэг бол түр байлтай тий. Болно. Тэгээ. За тэгээ үзэгчдийн мөрөөдөл бэлдгийг нэвтрүүлэг маань үргэлж хийж байгаа. За таны одоо үс сахалж бас нэлээд урт байсан байх шүү. Ястай. Ивгүй чаа. За нэг иймэрхүү манай нэвтрүүлэг маань болж өрнөж исэн юм аа тэгээд. Тий. Одоо байхгүй болсон юм. Харин тий. Чи засаа болсон байна. Хорооны юу яж байгаа урлаг соёл харилцаад бас сая шинэ жилийнх нь комиссар нь суугаад нэг 2 хөтлөгчийн бас үгийг бас дүүгийн бас мөр холбот толгой холбож өгөөл тий. Бас тэгээд тэр яг одоо юу яа нэвтрүүлэг үзсэн одоо энэ ходог дээр очролцохсоор боо юм болох юм байна. Ихнэртэй уулздаг тэгэхээр бас төгшдгүй яг хэлээ. Яг наад асуулт чинь бас манай үзэгчдэд ч гэсэн сонирн байгаа бах л та. Тэгэхээр Батаах манайг одоо хань жилтэй болж гинөө сэтгэлд нь нийцсэн хүн байна уу яаж юм те? Яг энэ хүн дэлхийд бас те айлаас хахаар автрах гэж одоо яг манай энэ ажидлах шинэ нэг хүүхд тоглодог байсан тэгээ сүйд алга болсон юм. Тэгээ сайхан ирсэн байлээ. Нэг дулмаа гэдэг охин байсан. Дулмаа гэдэг? Тий одоо нэг хүүхдтэй болсон мөлий найдантай тэгээ яах. Нэг хүүхдтэй хүүхдтэй л ахгүй да. Найд гэдэг нь үү? Тий. Манай одоо захиалаар хэлж тончин найдан гал захиалаад гэдэг чинь өнчи хүүхдтэй гэдэг шүү дээ. Яа би захиал үйсдэг болохоор бургуурж яриад байгаа. Тончин найдан гэх нэг найдантай л үү. Тэр маань бас сая хойрхон битэр бас гашааны засраар бас би ингээ харалцаад авсан. Би сэлтэр хотгон дээр оснаас зөөгөөд гэрлэн оруулж игээд. За ямар тэр маань бууз